За хумхын ордныхан. За хумхын ордныханд шинэ оны минь төргий. За 25 он гэдэг бол хумхын ордны хувьд та яг үндэ энэ одоо он жилүүдийн гол дүрээ гэж ингэж сурхаачид астрологчид хэлж байна. Яг гэвэл хумхын ордны нэгдүгээр гэрт хумхын ордын удирдагч Уран гараг. Таны Уран бол таны удирдагч гараг. За энэ гараг таны сүүлийн 7 жил таны 4-р гэрт байжээ. За 4-р гэр гэдэг нь болохоор болвол одоо өөрийн амьдрын суудаг газар орон гэр за тэгээд бас гэр бүл энэ бүхнийг одоо бас үйл хөдлөх хөрөнгө энэ төр гэсэн тэр асуудлуудыг хэлдэг. За тэгвэл энэ асуудал бол сүүлийн 7 жилийн туршид бас жоохон тийм тогтворгүй асуудал байсан бол одоо энэ бүхэн дуусч байна гэж. За магадгүй одоо энэ 25 оноос эхлээд одоо тэр 4-р гэрээс 5-р гэрлөө шилжиж байгаа учраас одоо өмнө одоо жилүүдэд өрнжсэн зарим нэгэн докторгүй асуудал жишээлбэл одоо нөөх шилжих гадаадад аялах хөлөөдлөх хөрөнгө аль эсвэл гэр бүл одоо ээж хамаатан садантай холбоотой зарим нэгэн асуудал байсан бол энэ бүхэн одоо ардгацрлоо гэж ингэж үзэж байгаа юм байна. За тэгвэл 5-р гэрт Уран гараг шийдчихсээр ямар асуудал орнох вэ гэхээр за энэ бол хайр дурлал, гэр бүл, хүүхэд, хобби, тийм үү? Дуртай ажил, төрлөө хийх. За энэ үйл явц хэдэд өрнөх вэ гэхээр оны эхэнд бол одоо наашаа цаашаад 3, 4 болон 5-р гэрийн хооронд одоо Уран гараг шилжиж байгаад одоо 7 сарын 8-наас 11 сарын одоо 9-ний хооронд шилжилт явж хагаад дараа 7 жилийн туршид 5-р гэрт байрлах нэ гэж. За 5-р гэр гэдэг бол сая хэлсэн хайр дурлал. За энэ үед одоо ямар юм үүдэж болох вэ гэхээр за мэдээж та өөр одоо хобби шал өөр одоо тийм сонирхолтой болж болно. Тэрийг хөгжүүлж болно. Шинэ технологи магадгүй зарим нь одоо үзэл бодол итгэл үнэмшлээ өөрчилж одоо өөр шашинд ордог ч юм уу те. За тэгээд аль эсвэл одоо анхны харцаар дурлах тийм дурлал хайр танд ирж магадгүй гэж байна. За мэдээж зарим Уран бол заримдаа одоо ер бусын энгийнээс арай өөр одоо тийм учрал тохиолыг гинтийн тийм учрал тохиолдыг илэрхийлдэг. Магадгүй одоо энэ үед одоо насны тийм зөрөөтэй гэрлэлт тохиох ч юм уу те. Энэ 7 одоо 25 оноос эхлээд одоо тийм үү 7 жилийн туршид үргэлжлэх өөрчлөлтийг ярьж байгаа шүү дээ. За энэ бүхний за мөн энэ үед бол одоо хүүхэд төрүүлэх. За магадгүй сулаан тажих. За маш их аз жаргал одоо баяр хөөр авчирсан тийм аялал хийх энэ гэсэн иймэрхүү одоо сонирхолтой боломжууд тохиож магадгүй гэж байна. За дараагийн нэгэн чухал гараг бол за тэгэхээр 25 гэдэг бол бас маш олон удаан хөдөлдөг, маш удаан жилийн туршид байрлал болж иж байрлал солидог энэ гаригууд 25 онд бүгд одоо ингээд байрлал шилжиж байгаа учраас энэ 25 оныг бол нэлээд тийм маш сонин өөрчлөлттэй өнгөрсөн одоо жилүүдэд байснаас огт өөр ийм жил болно гэж астрологчид үзэж байгаа. За тэгэхээр Санчир гараг хумхын ордны 2-р гэрээс гараад 3-р гэрт шилжих юм байна. За тэгэхээр 2-р гэрт бол гэр гэдэг бол мөнгө санхүү. Гэхдээ тэр тусмаа энэ нь бол таны яг өөрийн чинь хөдөлмөрлөж олдог цалин, мөнгө, бизнесээс олдог энэ мөнгө санхүү хэлж байгаа юм. За тэгэхээр Сатурн гараг энэ 2-р гэрт байна. Мөн
Нептун гарагтай цуг байсан юм байна. За тэгэхээр энэ бүхэн бол одоо маш их тийм сайн сайхан зүйл болно гэдэг ингээд төсөөлж мөрөөдөд оруулсан хөрөнгө оруулалт одоо жишээлбэл маш их хориг саад дарамттай учирдаг ч юм уу те. Иймэрхүү зүйлүүд бол өнгөрсөн он жилүүдэд байж исэн бол өнгөрсөн он жилүүд гэхээр бүр энэ Нептун гариг бол одоо удаан хөдөлгөөнтэй гариг учраас таны 2 дугаар гэрт бүр 14 жилийн туршид байсан юм байна. За Сатурн гариг бол нэг 2 жил цай байна уу? Болдог баха. За тэгэхээр энэ бүхэнд бол Нептун гаригийн одоо нөлөө Сатурн гаригийн нөлөөгөр бол нэлээд тийм одоо хориг сахилга бат их шаардсан тийм үү? Одоо тийм зүйл байсан бол одоо энэ байрлалаас солиноос болоод орлого мөнгө бол нэлээд одоо сайжирч эхэлнэ гэсэн юм сайн мэдээ байгаа юм байна. За тэгвэл Сатурн юм байсан бол Нептун гариг мөн бас 3 дугаар сарын 31-ээс эхлээд 3 дугаар гэрт чинь орж эхлэх юм байна. За 3 дугаар гэрт гэдэг бол одоо харилцаа холбоо, нийгмийн одоо харилцаа, таны эргэн тойрон орчин өөрчлөгдөнө гэсэн үг. За магадгүй одоо зарим нэгэн хүмүүсийн сурах, боловсрох, шин дадал, шин мэргэжил эзэмших энэ гэх мэтэр иймэрхүү одоо өөрчлөлтүүд гарах нэ. За тэгэхээр энэ одоо Нептун гарыг таны 3 дугаар гэрт байрлаж байгаа нь бол одоо анх удаа юм байна. За энэ мөн л маш удаан хөдөлгөөнтэй гариг, маш одоо дэлхийд орсон гэсэн гаригудаас хамгийн хол байдаг нь учраас ерөнхийдөө энэ одоо 612 ордууд шилжиж явах хөдөлгөөнүүд нь маш удаан үргэлжилдэг ч. Яг энэ Нептун гарыг таны 3 дугаар гэрт бол бүр 19 дугаар зуунд байсан юм байна. За одоо болохоор таны 3 дугаар гэрт ороод одоо ингээд энэ гэртээ дахиад 14 жилийн туршид байна гэж байна. Тэгэхээр ингээд бол таны орчин тойрон өөрчлөгдөн, орчин тойрны одоо эргэн тойрноо харилцааг үргэлж одоо нийгмийн болон одоо гэр бүл ойр дотны хүмүүсийн харьцдаг энэ харьцаа энэ бүхэн бол өөрчлөгдөнө гэж. За магадгүй бүр илүү зохистой атай таатай байдлаар өөрчлөгдөх нэ. За дээрэс нь энэ үед бол одоо бас оюунлаг тал тийм үү, сүслэг оюунлаг энэ талын одоо өсөлтүүд нэлээ хүчтэй илэрнэ. Магадгүй зарим нь бол эзотерик талд эзотерик мэдлэг талд одоо нууц мэдлэг аль эсвэл зарим нь одоо жишээлбэл сэтгэл зүйн талын одоо сэтгэл судлал энэ талын мэдлэг мэдээллийг одоо илүү сонирхож эхэлнэ гэж байна. За мөн энэ үед бол одоо нүүдэл суудал нааш таашаа одоо олон аялах иймэрхүү хандлага бол байна. За 3 дугаар гэр бол бас мөн одоо аялахаас гадна автомашин аялал энэ бүхнийг илэрхийлдэг магадгүй одоо та бүхэн хойн одоо наатрик нэтэрийг солих гэдэг юм уу, сайжруулах шинжлэх энэ гэсэн юм бодол төлөвлөгөө байгаа. Үл энэ бүхэнд ч бас сайн нөлөөлөх магадaltaй юм байна. За Сатурн гэж түрүү ярьсан шүү дээ, тийм ээ. За Сатурн буюу санчир гариг. Санчир гариг мөн 3 дугаар гэрт орно гэж ярьчихсан тийм үү. За тэгэхээр 3 дугаар гэр. За санчир гаригийн нөлөөгөөр бол та одоо шин зүйлийг сурнаа. Аль эсвэл та бүх өөрийнхөө сурсан мэдсэн зүйлээ бусдтай хуваалцнаа. Та одоо багшилнаа. За магадгүй бас энэ үед нөлөө бүхий хүнтэй одоо танилцаж энэ нь одоо таны цаашдын одоо нийгмийн харилцаа бүх зүйлд тусалж болно гэж. За 3 дугаар гэрт орох 5 сарын 26-нд бол 3 дугаар гэрт бүр шилжих юм байна. За ингээ санчир гарагийн 3 дугаар гэрт байрлах энэ тохиолдол бол одоогоос 29 жилийн өмнө байсан гэж. Тэгэхээр 29 жилийн өмнө гэхэд та насан турш гисэн нийгмийн болон одоо хувийн амьдралыг зохиосон идэвхтэй одоо юм нийгмийн харилцаанд орсон байсан бол 29 жилийн өмнө танд юу болж исэн бэ гэдгийг бас эргээд цаачхад яг тэр
одоо үйл явдал тэр чигээр давтагддаггүй юм а гэхэд түүнтэй төстэй үйл явдлууд бас яг энэ 25 онд болно л гэсэн үг. За тэгэхээр шин зөвлөх шоус шин дадал эзэмшин гэсэн болохоор энэ үед магадгүй одоо та бүхэн онлайнаар ч юм уу альсуулж ихэнх одоо тийхмээр ч юм уу тийм ээ бусдад одоо хичээл заах илтгэл тавих энэ төр гэсэн иймэрхүү үйл явдлууд танд тохиох нэ. За дараагийнх нь бол бархас үед гараг. За бархас үед гараг гэдэг бол одоо үргэлж өсөлт, дэвшилт, хөгжилт, цэцэглэлт, тэлэлт одоо энэ бүхнийг илэрхийлж идэг. За энэ гараг таны одоо оны эхний 6 сард бол таны 5 дугаар гэрт байрлаж байгаа юм байна. За 5 дугаар гэр ихээр хайр дурлал, хүүхэд, хобби, дуртай хийдэг ажил тэр бүхнийг чи илэрхийлдэг. За тэгэхээр оны эхнэнд бол та бүхэн одоо хийх зуртай зүйлээ хийгээд тэндээсээ урам зориг аваад хайр дурлалын хувьд болон одоо өөр хүүхдүүдтэй холбоотой сайн мэдээнүүдийг бол энэ эхний одоо 6 сард энэ бүхэн танд тохионо гэж нэ. Харин одоо 6 дугаар за тэгээд дараа нь 7 сарын 6 сарын 10-аас эхлээд 6 дугаар гэрт шилжих нь. За 6 дугаар гэр гэдэг бол ажил бас таны эрүүл мэндийг үздэг. За тэгэхээр энэ үед бол одоо амьдралын одоо хэм маягаа өөрчлөх, эрүүл мэндэд илүү анхаарах, за мэдээж ажил болоод эрүүл мэндийн хоорондын одоо тэнцвэртэй байдгийг хангах энд анхаарах хэрэгтэй болох нэ. За магадгүй зарим нэг нь бол одоо одоогийн хийж байгаа ажил танд одоо тийм ач тусаа өгөхгүй гэдэг нь тодорхой болох юм бол магадгүй энэ ажлаа орхиод өөрийн гэсэн хувийн бизнесээ эхлэх гэдэг юм уу те. Иймэрхүү боломж тохионо гэж байна. За зарим нэгэн хүмүүс бол одоо гэр орныхоо ажилд туслах одоо тийм гэрийн одоо хүүхэд талдаг үйлчлэгээч гэдэг юм уу те. Иймэрхүү одоо туслагчийг авах юм боломж олддог гэж байна. За тэгээд яг энэ үед бол эрүүл мэндийн асуудал гэдэг дээр бол магадгүй та ямар нэгэн одоо таархан муу зуршилтай байсан бол энэ бүхнээсээ салах цаг ирж байна гэж үздэг юм байна. За эрүүлж ялангуяа одоо эрүүлжих тал дээр эрүүл мэндийн одоо зөв хэвд дадлыг хэвшүүлэх энэ төр гэсэн ийм одоо боломжууд энэ үед тохино. Ягаад гэвэл ийм одоо хор зуршлаа салах, муу зуршлаа хаях энэ төр гэдэгт бол одоо шүлээр их тамхи, харт тамхи одоо тэгээд дээрэс нь бас их идэх, сахар их хэрэглэх энэ төр гэдэг чинь бас л муу зуршил шүү дээ. За энэ бүхэж эрүүл мэндэд чинь яаж нөлөөлж байгаа гэдгийг олж ухаарснаар энээсээ салахад илүү амар хялбар байх юм гинэ. Юпитер гаргийн нөлөөгөөр. За яг энэ байрлалдаа болвол одоо Юпитер буюу одоо бархас бод гарагт яг энэ байрлалдаа 10 жилийн өмнө байсан. Тэгэхээр 10 жилийн өмнө та одоо ямар өөрчлөлт хийсэн, эрүүл мэнд болоод ажлын салбарт ямар өөрчлөлт хийсэн гэдгийг эргэж санахад бас илүү төхгүй тийм үү. Тэгэхээр аливаа өөрчлөлтүүд бол өмнөхийгөө давтахтаа дахиад дандаа шинэ дээд шатанд чавчдаг. Хичнээн өөрчлөлтүүд хүнд хэцүү байсан ч гэсэн өмнөх жилүүдийнхаа заавал дээд шатанд болсон байдгаа гэж үздэг шүү дээ тийм үү. За дараагийнхан гариг бол ангараг гариг. За дайнч гариг гэдэг маш их одоо эрч хүч идэвхтэй байдлыг одоо шаарддаг. Одоо идэвхтэй хөдөлгөөн, одоо спорт, одоо тийм дандаа биеийн хүчний одоо тийм идэвхтэй байдал, энерги шаардсан ийм үйл ажиллагаануудыг одоо дэмждэг ийм гараг л да. Марс гариг бол. За тэгэхээр Марс гариг бол 12 сараас эхлээд 12 сарын эхнээс эхлээд 2 сарын 23-ны хүртэл одоо хурх хөдөлгөөн буюу ретро хөдөлгөөнд орсон байгаа. За тэгэхээр 2 сарын 23-ны хүртэл бол ерөнхийдөө одоо зарим нэгэн одоо идэвхтэй үйл ажиллагаа явуулах тэр 6 дугаар гэрт байгаа учраас альсвал ажил төрөлтэй холбоотой. Тийм ээ. Аль эсвэл одоо бие эрхтнээ сэргээх, шинжлэх, одоо булчин шүрмсөө одоо чангалах гэдэг юм эрүүл мэндээ сайжруулах гэсэн энэ үйл ажиллагаа нь бол ретро хөдөлгөөнд байгаа учраас эргэж чарах хэрэгтэй гэж дандаа тэр бүхнүүдэд чи юун дээр алдсан байна, юугаа дутуу хийсэн байна. Энэ бүхнийхээ эргэж сайжруулж дахин одоо төлөвлөгөөгөө өөрчлөхөд юм сайн үе гэж үзэж байгаа юм л да. За тэгэхээр одоо ретро хөдөлгөөний үед бол одоо
зарим нэгэн шийдээгүй, зарим асуудал ч юм уу энэ бүхнийг бол шийдгэсэн. Харин цааш шинээр зүйлийг одоо хийж эхлэхэд жоохон удаашрдаг гэж үздэг. За тэгээд энэ үед бол мөн одоо жишээлбэл удаан хугацаанд та одоо жишээлбэл биеийн хүчний болон одоо энерги эрч хүчээ сэргээх тал дээр ямар нэг юм хийхгүй байгаад байсан бол магадгүй одоо спортоор залуудаа спортоор хичээлдэг байж та жоохон насаас ихэд их спортоор хичээсэн хүмүүс байдаг ч тийм үү. Тэгвэл энэ бүхнийг эргэж сэргээхэд дахиж сэргээхэд маш сайн үе. За идэвхтэй хөдөлгөөн. За дээрэс нь Марс гарагийн нөлөөгөөр бол одоо бас зарим нэгэн жоохон одоо ажил дээр зарим нэгэн асуудалтай зөрчил тэмцэл гарч болно. Магадгүй тийм ээ. Одоо ялангуяа ретро хөдөлгөөн учраас энэ бүхнээс бол бас жоохон зайлсхийч хэрэгтэй гэж ингэж сануулж байна. За ингээд Марс гарагийн нөлөөгөөр одоо орж ирж байгаа тэр хүчтэй энергийг бол дандаа ийм сайхан өөрийгөө хөгжүүлэх, эрүүлэмдээ сайжруулах гэсэн ийм одоо зөв дадлыг хэрэгжүүлэх гэсэн иймэрхүү энерги болгож хуурахад илүү сайн шүү гэж ингэж зөвлөдөг юм байна. Зөвлөдөг юм байна. За тэгээд 8 сарын 20 эднээс заавчлаараа энэ 8 сар гэдэг нь Венера гарагт хамааралтай юм байна. За тэгэхээр Венера буюу сугар гараг. Монголчууд байна. Сугар гарагч гэдэг Соломон гарагч гэж нэрлэдэг тийм үү? За Соломон гараг гэдэг бол хайр дурлал, үзэмж. За бас багахан хэмжээний мөнгө, Плутон бол их хэмжээний мөнгө гэж хэлдэг бол Венера буюу Соломон гараг бол багахан хэмжээний мөнгө. Одоо чиний ажиллаж олдог мөнгө. Энэ бүхнийг илэрхийлдэг. За энэ таны 3 дугаар гэрт орж ирнэ. 3 сарын 2-ноос 4 сарын 13-ны хооронд одоо Соломон гараг бас ухрах хөдөлгөөнд байгаа юм байна. За ухрах хөдөлгөөнд байгаа гэхээр мэдээж харилцаа холбоо одоо нийгмийн одоо ажил төрөлтэй холбоотой тэр харилцаанууд биш үү? Энэ бүх харилцаануудад бол бас дахиад эргэж харах хийсэн алхмууд, ярьсан хэлсэн зүйл амлалт энэ бүхнүүдийг эргэж харж сас сайжруулах хаана алдаа гарччихвэ гэдгийг сас сайжруулахаас сайн. За магадгүй зарим нэгэн хүмүүст бол одоо зарим нэгэн гэрээ хилцэл энэ төр байгаа бол тэрэн дээрээ дахиж одоо эргэж сайжруулалт хийх гэдэг юм уу те. За тэгээд Соломон гараг одоо хайр дурлал татна харилцааг илэрхийлдэг болохоор магадгүй энэ үед таны хуучин одоо харилцагчид эсвэл хуучин одоо хайр дурлалын холбоотойг эргэж ирж магадгүй гэж байна. За өөр нэг зүйл бол одоо энэ ретро Соломон гарагийн ретро хөдөлгөөн байж байгаа учраас ямар нэгэн одоо тийм цаа шинээр хийж байгаа гэрээ хилцэл нийгмийн харилцаатай холбоотой те амлалт энэ төр бол одоо ретро үед нь яг одоо 3 сарын 2-ноос 4 сарын 13-ны хооронд бол тийм гэрээ хилцэлт бол бас гарыг өсгөх зорих хэрэггүй шүү гэж. За яг энэ байрлалд бол хомхын ордны яг энэ 3 дугаар гэрт Соломон гараг 8 жилийн өмнө байсан байна. 8 жилийн өмнө. За тэгээ мөн наашаа цаашаа хөдөлгөөнд ордог байрлалаа өөрчлөлтөө тэр зам ёсороо одоо 7 дугаар гэрлүү 8 сарын 26-наас 10 сарын их хүртэл бас ингэж нас цааш шилжинэ. За 7 дугаар гэр гэдэг бол түншлэл, харилцаа, гэр бүлийн болон одоо шин танил энэ төр гэсэн иймэрхүү харилцаанууд, хайр дурлалын харилцаа, гэр бүлийн харилцаа, түншийн харилцаа, бүх төрлийн харилцаануудыг илэрхийлдэг. Энэ үед бол 7 дугаар гэрт орж байгаа одоо 8-аас 10 сарын энэ хооронд бол одоо ямар нэгэн гэрээ хилцэл хийх түншийн харилцаанд тийм үү? Энэ бүхэнд их хэлбэрхаа бүтнээ харилцаа холбоо ерөнхийдөө нэлээ одоо амар хэлбэраар өрнө гэж ингэж үзсэн байна. За дараагийн нэг чухал гараг бол Плутон гараг. За Плутон бол асар их хэмжээний мөнгийг илэрхийлдэг гэж түрүү хэлсэн тийм үү? Тэгэхээр энэ таны 1-р гэрт орж байгаа юм байна. За тэгэхээр энэ бол таны амьдралд маш том өөрчлөлтийг авчирна гэж. За энэ бол өөрийг ирэхгүй л таныг урагшаа хөдлөө гэж ингэж шаардна. За урагшаа ахиц дэвшил хийхэд ямар нэгэн алхам хий. Та ямар нэгэн одоо тэр өөрчлөлт хийхийг ямар өөрчлөлт хийх ёстой бол одоо би яах ёстой бол гэж бодож байгаа бол
Плутон гарыг таныг одоо тэр эргэлзэж байгаа айцтай байгаа тэр бүхнийг чинь одоо даван туулахад туслана гэж. За энэ нэгдүгээр гэрт орж байгаа учраас энэ таныг илэрхийлж байгаа. Таны одоо яаж одоо энэ он жилүүдэд яаж амьдарч ирсэн энэ бүх одоо зүйлүүд чинь асар ихээр өөрчлөгдөнө л гэсэн үг. За магадгүй энэ үед бол бас оюунлаг болон сүнслэг оюунлаг альсууд ерөөсөө зүгээр л одоо ухаалаг байх ийм зүйлийг шаардна гэж үзэж байна. За энэ үйл явц 1 сарын 24-нд төрсөн хумхийнханд бүр илүү хамаатай гэж шүү. За тэгээд дээрэс нь бол энэ зурхаануудад одоо барууны нөрний зурхаануудад бол тэр болго ярьдаггүй байсан зүйлийг бол одоо ярьж байгаа нь асцендент буюу мандах орд гэдгийг илүү ярьдаг болсон шүү дээ. Тэгэхээр энэ мандах орд гэж манай монголчууд манай астрологчид ч юм уу одоо астролог сонирхогчид тайлбарлаад байгаа юм билээ. За тэгэхээр энэ ордоо та нар мэдэхгүй байлаа гэж бодох юм бол та яг өөрийнхөө одоо энэ 12 ордыг ингээд дүрсэлсэн одоо энэ тойрог хавтгай дээрх яг хумхын яг эсрэг талын яг өөдөөс нагсан перпендикуляр гэж хэлдэг шүү дээ, тэ. Энэ чигт эсрэг чигтэнд байрлаж байгаа тэр одоо ордыг асцендент буюу мандах орд гэж авч үзэж бас болдог ийм нэг арга байдаг. Аль эсвэл одоо интернетээр хайгаад асцендентээ яаж олох вэ гэд хайхад бол одоо интернетээр шууд өөрийнхөө он, сар, өдөр тэр тусмаа төрсөн цагаа оруулчихад бол асцендент буюу мандах ордыг чинь яг тэр төдөн сарын төдний өдрийн төдөн цаг төдөн минутанд гээд оруулсан тохиолдолд яг тодорхой тийм асцендентийн орд нь гараад ирдэг. За ингэж нэг тодорхойлж болно. Эсвэл одоо зарим нэгэн одоо нэлээд одоо хичээл насныхан энтер бол яг цагаа бас мэддэггүй шүү дээ. Хичээл насныхан гэхээсээ илүү ер нь тэгэл баг зарим нэгэн хүмүүс бол цагийг нэг анзаараагүй орчдөг тийм үү. За ингээд асцендент ордон хумх асцендент нь болж байгаа буюу хумхын ордонд одоо мандах ордонд гарч байгаа хүмүүс бол бас энэ зурхайг үзэж хэрэгтэй байгаамаа гэж байгаа юм. За дараагийн нэг чухал орд бол мэдээж Меркурий буюу бод гариг. За бод гаригийн ухрах хөдөлгөөн гэдэг бол бүх ордныхонд ямар гэрт барилж байна гэдгээсээ шалтгаалаад янз янзаар одоо нөлөөлдөг. Меркурий буюу бод гариг гэдэг бол харилцаа холбоог илэрхийлдэг. Мэдээ, харилцаа одоо энэ бүхнийг илэрхийлдэг учраас яг энэ бод гаригийн ухрах хөдөлгөөн буюу одоо ретро энэ хөдөлгөөний үед одоо таны ямар гэрт тэр хөдөлгөөн болж байна гэдгээсээ шалтгаалаад одоо удаашрал явагдах зарим нэгэн алдаануудыг засах энэ төр гэж юм боломжууд гарч ирдэг л дээ. За тэгэхээр энэ бод гариг бол нэг онцлог нь маш хурдан хөдөлгөөнд ордог. Өөрөөр хэлбэл одоо жижиг гариг нарыг тойрох одоо хөдөлгөөн гэж хурдан дэлхийг тий. За тэгэхээр 3 удаагийн хөдөлгөөн болох юм байна. Ер нь бол жилдээ 3 удаа л ухар хөдөлгөөнд ордог л доо. За тэгэхээр 3 сарын 17-ноос 4 сарын 7-ны хооронд таны бас 3 дугаар гэрт Меркурийн ухрах хөдөлгөөн болох юм байна. За эхнийх нь. За дараагийнх нь бол 7 сарын 18-наас 8 сарын 11-ний хооронд таны 7 дугаар гэрт бас ухрах хөдөлгөөн болно. Бод гаригийн. Тэр 3 дахь нь бол 11 сарын 9-ноос 11 сарын 29-ны хооронд болно. За тэгэхээр энэ үед бол тухайн одоо 7 дугаар гэр 3 дугаар гэрээр болж байгаа үйл явдлууд tad бас анхаарч тэр бүхнүүдэд бол харилцаа холбоо тийм үү одоо мэдээсэлт энэ бүхэнд бол онцгой анхаарах тийм үеэр нэ гэж байгаа юм. За өөр нэг чухал астрологийн одоо хувьд ялангуяа одоо энэ бол сарны үйлсэл сарны одоо занглаа гэж ярьдаг юм да. Кармын занглаа гэж яриад байгаа. Энэ болохоор Ведийн зурхаатай холбоотой. За энэ Ведийн зурхаан энэ одоо чухал үзүүлэлтийг бол барууны астрологчид ч гэсэн сүүлийн үед ярьдаг болчиход байгаа юм.
За тэгэхээр энэ Ведийн 6 энэ кармын үйлсэл буюу сарны одоо хойд болон өмнөд огтлцлыг ингээд тодорхойлоод энэ нь болохоор ингээд 1.5 жил буюу 18 сар тутамд ингээ байрлалаа өөрчилж идэг юм байна л да. Тэнгүүт энэ байрлалаа өөрчлөх энэ процессд бол тэр хүний тухайн ордны ямар гэртэн тэр байрлал одоо шилжиж орж байна гэдгээс шалтгаалаад 1.5 жилийн туршид тэнд чухал одоо үйл явдлууд болно гэж ингэж үздэг. За тэгэхээр сарны хойд занглаа буюу хойд огтлол нь Раху, урд огтлол тэр цэгийг нь Кету гэж нэрлэдэг. За тэгэхээр энэ Раху Кету гэдэг ойлголт бол бас манай дорн дахныхын тэр тусмаа манай монголчуудад бол бас нэлээд танил сонсогдож байгаа бах. Жишээлбэл одоо монголчууд сар хэртэх үед бол сарыг Раху залгичжээ, Раху гэж амьдаг. Энэ одоо мангас ч юм уу юу ч юм тийм ээ. За тэгэхээр энэ дорныхан бол энийг Раху буюу тэр толгой хэсгийг нь буюу сарны одоо тэр хойд занглаа хэсгийг нь бол луугийн толгой гэж үздэг. Сүүл хэсэг буюу кетог нь болохоор луугийн сүүл гэж үздэг. За тэгэхээр энэ өрн болоод дорныг ингээд аль алийг нь одоо тэр эртний мэдлийг хол усаг юм сонирхолтой энэ үйл явдлыг тайлбарладаг. Энэ үйл явцыг дараа нь бид нар бас илүү дэлгэрэнгүй бас ярьж өгье гэж бас би бодож байгаа. За энэ удаад бол Хомхын ордонд энэ бол 2 болон 8 дугаар гэртэн Рахугийн 2 дугаар гэрт Кетун буюу сарны одоо хойд занглаа 2 дугаар гэрт, урд занглаа 8 дугаар гэрт байх нэ гэж. Тэгэхээр энэ 1.5 жил буюу 18 сарын туршид үргэлжилдэг учраас яг таны өөрийн чинь одоо 2 дугаар гэр бол таны өөрөө хөдөлмөрлөж авдаг мөнгө, 8 дугаар гэр бол хамтын мөнгө, гэр бүлийн мөнгө, тийм үү? Хамтрагчийн чинь одоо мөнгө. Энэ асуудлыг ингээ хөндөж байгаа учраас энэ 1.5 жил 1 сарын 12-наас 26 оны 7 сарын хооронд бол энэ мөнгөтэй холбоотой асуудал маш чухлаар тавигдаж, маш олон асуудлуудын дөрнөхнэ гэж үзэж байна. За магадгүй зарим нэгэн хүн одоо тэтгэлэг авах ч юм уу, тийм үү? Одоо гадаадд сурах ч юм уу, ерөнхийдөө тэтгэлэг авах. За орлогын их усрууд шал өөр төвшөнд гарч ирэх. Ийм боломжууд нэгнэ гэж үзэж байгаа юм байна. За магадгүй зарим нэг нь бол одоо санаа бодол нээлтдэг хүмүүстэйг нэг багт нэгдэж тийм ээ. Тэгээд одоо хамтрын одоо тийм бизнес эхэлдэг ч юм уу те, нэг иймэрхүү үйл явдлууд бол 1.5 жил буюу одоо 26 оны дунд үе хүртэл үргэлжлэнэ гэж. За тэгэхээр энэ Раху Кету гэдгийг энэ хоёр цэгийг бол маш сайн анзаараад авчаарай. Яг тэр одоо огтлцны тэгүүд дээр бол дандаа нар сарны хэртэлд өрнөдөг. Ийм үе байгаа. За ингээд ерөнхийдөө бол Хомхын ордон бол энэ одоо 25 оны гол тоглогчид гэж үзэж байгаа учраас яагаад гэж байгаа гэхээр уран гарыг нэгдүгээр гэрт чинь байна. Тэгээ маш олон одоо жишээлбэл гаригууд одоо барилаа сольж байгаа солихдоо дандаа таны мөнгө санхүүтэй холбоотой тэр одоо цэгүүд дээр одоо тэр огтлцлуудаар ирж байна. За тэгээд дээрэс нь нэгдүгээр гэрт 25 оны анхны шин сар гарна. 1 сарын 29-нд таны нэгдүгээр гэрт чинь бас шин сар гарна. За ингээд шин сар гарч байгаа үед бол дандаа шин зүйлийг хэлэхээ сайн гэж хэлдэг. Тэгээд дээрэс нь бас 8 сарын 9-нд таны дахиад нэгдүгээр гэрт тэргэл сар гарна. 15-ны сар гарна гэсэн үг. За тэгэхээр энэ бүхэнд бол одоо таны маш олон одоо 1 сард магадгүй эхэлсэн ажил чинь 8 сард үр дүнгээ өгдөг ч юм уу те. За иймэрхүү үйл явдлууд өрнөхнэ. За тухайн энэ үед бол одоо таны ерөнхийдөө бол амьдралын шинэ бүчлэг 25 он бол таны амьдралын шинэ бүчлэгөө гэж ингэж үзэж байгаа юм байна. За ингээд их сонирхолтой 25 оны төлөв байдал Хомхын ордны хувьд маш сонирхолтойгоор гарч ирж байгаа юм байна. За ингээд та бүхэнд шинэ ондоо
улам илүү их амжилт, ололт, эрүүл мэнд, сайн сайхан бүхнийг хүсье. За энэ бүх одоо тамаг төлөв байдал маань та бүхэнд таалагдж байгаа бол ямар нэгэн байдлаар таны одоо амьдралын зарим нэгэн төлөвлөгөө бодож төлөвлөж байсан зүйлтэй чинь таарч байгаа бол ялангуяа өнгөрсөнд болсон үйл явдлуудтайгаа эргэж харахад энэ бүхэн таны одоо санаа бодолд чинь байгаа тэр үйл явцтай нийцэж байгаа бол та энэ блогийг маань цааш нь хуваалцаарай. Мэдээж лайк, шеэр, subscribe хийгээрэй гэж хүсье. За баяртай.